баталсан тэрэн дээр тэр бичлэг байсан гэдэг ойлголт тэр чигээр үлдсэн байхгүй. Би бол одоо яг тэрийг бүтэн мониторинг бол хийж үнээр чадаагүй байхгүй. Би чинь тойрог дээрээ явж ирсэн. Би одоо хүртэл амар ихтэй тэрэн дээр яг үний юм байна гэж ойлгож сая сүүлийн энийг гараад ирэнгүүт энэ зүгээр ахаад нөтөд мөшгөө тошиж болгоод байгаа юм байна гэж ойлгохгүй юу? Би ямар балаа тийм яа миний утсан зүйл байх. Ингэж байгаа байхгүй юу? Одоо тэр алга болсон утсан дээрээс оюун орлын зураг гарсан бас хэнийг нэ Батэрдэн аавын гэнэ хэнийг нэ бас нэг зураг байгаа гэсэн мэсэн. Тийм юмнууд сошиал явсан шүү дээ фэйсбүүкээр. Тэгвэл надад бол чинь зориулсан юм. Надад өмнөх их хурлын гишүүд бас сайн санаж хэлж байгаа байхгүй. За нөгөөх нь шууж байгаа юм. Тэгээд яг тэ учралд бол өгсөн юм байна. Учрал ямар шугамар энийг цацах уу гэж бодож байгаа бол Алтан Шагаа Батялт хоёрыг л олсон юм байна. Одоо тэгээ надад хүмүүс зөвлөгөө өгөөд чи шүүх тандаа энэ асуудлаараа гэдэг. Тэгээд үнгүү яагаад үгүй. Тэгээд байцаа гихч мөгч чаад би одоо шүүхт хандах чааш тэр хоёрыг шүүхт өгөх гэж байгаа. Одоо бүр ингээд би яаж хүн чинь ингээд юм тайлбарлаж болтгүй юм гэж би тийм байсан. Би бол тэрийг тэр өрөөнд өрөөнд бол байсан. Тэр байтугай айгүй олон хүмүүс байсан тэнд. Тэгтэл одоо ингээд Эрдэнэ чимэг гишүүн бол сандраад би тэр утсаа алдсан. Эрхэвч над руу яриад гишүүнгаа тэр байсан үеийн бичлэг гарцсан явж байгаа юм чи очиод нэг үзээд гэж Алтан Шагаа Батялт хоёр ингээд Батялт над руу яриад 200 сая маяг хий явж штэ. Тэгэхээр би юу бичлэг яасан бичлэг тэр чинь мөр бараг жил мөлийн өмнөх юм. Тэр чинь нөгөө ардын нам юула хусгал арчсан нам хоёр хамтар цэцгэрчсэн юм шүү дээ. Тэгээд тэр нэг суу атуулт байнгын орон дарга байсан юм байхгүй. Тэгээд Эрдэнэ гишүүн дараа нь авсан шүү дээ. Тэгээд төрсөн өдрөөр ингээд дуудаад уулзаад ингэсэн шүү. Тэгээд би очисон. Тэнд айгүй олуулаа байсан гэсэн. Тэгээд нэг хүний инээд бол мэдэгдэж байгаа. Тэгээд тэнд байсан хүмүүсээс нэг нь жишээлбэл яг юу болсон яасан ярихгүй ингээд нам бичиж байгаа байхгүй. Тэгэл яг бит хоёр ингээл одоо өөрснээр энэ зовлонгоо үүрэл одоо najтай идлэл ингээл явж байгаа. Гэтэл яг үнэн муу юу болсон мэдж байгаа хүмүүс нь байгаа шүү дээ. Нэг нь ч ярихгүй. Одоо тэгээ яриулах гаач байгаа бос түүнийг татж оруулаад яах вэ гэж хайчиж байгаа. Яг хөө хин бэ гэдгийг бол би мэдсэн. Тэгээ одоо тэр чинь ингээд хэлэх гэхээр л дахиад одоо нэг хүн чирч оруулах гэж байгаа юм шиг ингээл хэлтэй юм. Төвхтэй надад аюу төвхтэй байгаа байхгүй. Одоо тэгээд гэхдээ энэ бол тийм хамгийн ач холбогдолтой юм уу юм гэхээр бас биш. Намаа яг хин бэ гэдгийг бол бүгдээрээ л мэдчихэж байгаа. Би хүний араас сутгах шаадаг хүн үү, урдаас нь харж агаад харин өстө хэлждэг хүн үү. Гэтэл яагаад тийм ор тас судлаа юм бэ? Үннийг хэлэхгүй болохоор ингээд энэ сурал цаашаа үргэлжлээд байгаа байхгүй. Би чи боддоо хин ингээд ерөнхийлөгч ороод ирэхээр нь уучлаарай та буруу юм хийж байна гэд өдөөс нь харж хэлээ тайлангаа тавиа бид нар таны өгцруулж чаддаг юм шүү гэж хин өдөөс нь харж хэлж байсан. Би баяр цагт сайхан бэлэг бүгднийг өөдөөс нь харж байгаа хэлж байсан. Би ардын намыг ч гэсэн авчихсан намыг ч гэсэн хэнийг чи ингэхгүй дандаа би өөдөөс нь харж хэлээ. Би хүний араас сутгах шахав шарин өмгөөлж цээжээрээ хамгаалж явж исэн юм байна. Хилмидэгчтэй өдөр болоход жишээлбэл мөнх хоёрыг аваачаа шоронд хийчихэд бүгдээрээ костюм биж авах зогсож хат би улсын их хурлын гишүүн мөнх хоёрын зурагтаа бодуулахыг бариад энэ бол хилмидэл явж байна гэсэн. Мөнх хоёрыг ачаа явахад хамт ингээд хэвлийн урал хийхэд надтай хамт хэвлийн урал хийх нэг ч хүн олдоогүй шүү. Батлан даалт давьяа өмгөөлөө ихэд надтай хамт хурал хийх хүн олдоогүй байхгүй. За наа чин зэвсэг гэрлээ наа чи бол амар юм болцсон. Тэгэхээр уучлаарай энд одоо хайлтах хэрэггүй гэж зөвлөж ийн гэж хүмүүс ярьжсэн. Би одоо надтай хамт байх болов уу гэдэг хэд хэдэн гишүүнээр очиход нэг юм шиг хийгээгүй шүү дээ. Бацамдан Магна хоёрыг баригдаад явхад хин те бүгдээрээ Монгол Улаанбаатар даяар ингээд танк энтийн зогссон те бүгдээрээ цэргийнхэн гарсан буута цэргүүд зогссон байхад хин дахиж чагсаал хийгэж бас ихч болдох бид гурвал явж исэн баг. Би хүнийг араас нь утгалдаг хүн биш. Мурдаас нь харж байгаад хэлж чаддаг хүн байхгүй. Тэгээ энэ олон би үү олон жишээ хэлж чадна. Жишээлбэл Тэмүүжин бүгдээрээ ингээл янз бүрийн хөрш шугалтай холбоо албан тушаалыг огцруулах гал нийгэм даяараа авалчихлаа. Тэгэхэд хин одоо өмгөөлж хамгаалж ил тод ярьж чадчихсан. Би жишээ бүлэг дээр ганцаараа өмгөөлж ирсэн. Их сайхан дараа хүртэл орж ирэл Тэмүүжин огцруулах хэрэгтэй гэхэд би бол юмны учрыг нь олох хэрэгтэй. Ямар том юмны үүрлүү, ямар цагдаа гэдэг ийм бүлэглэлийн гэмтэргийн үүрлүү орчхоор наа чинь араас нь юм хийгээд байгаа юм биш үстэй. Би Тэмүүжингийн үгийг сонсч байж болно гэж өмгөөлжсэн. Тэгээ ингээд ярих юм бол үү олон жишээнүүд байна л. Энэ хоёр дараач гэсэн. Яг хөө эрхэмтэлтэй явах чинь би үзчихсэн баг. Гэтэ буугаад ирэхэд нь би зүгээр л дэрэгдэн байж чадсан. Гэтэл яагаад ямар ч худлаа баталгаа нотлохоогүй. Би тараасан байвал тэр чинь ядаж би өөрөө ходууг харчин үстэй. Би тааж байгаа чинь өөрийгөө авч болтно. Тий. Гэтэл тэр хараа Эрдэнэ чимэг гишүүн бит хоёрын дуу бусд нь бүгд арчигдсан. Зөндөө шууган тийм яриад байсан уу те юм. Зөндөө юм байгаа байхгүй. Би тэр чинь нэ штэ. Тэгээд нэг ийм юмар яг үнийг хэлэхэд намаа ингээ бариад авъя гэхнээ би эднэртээ алтан тушаал буугаагүй.
өмчрөн булаацалтаагүй, лиценз аваагүй, тендер аваагүй, юу ч аваагүй. Наа барьж авах юм юу ч байхгүй. Гэхдээ би аюултай байгаад шүү дээ. Бид нар ерөнхийлөгчийн зохицруулна ингээд хамаг гимтэргийн уурхаа хамаг бодлоо бүх өмчрөн бүх юм руу н орж чадчихээн, илчил гаргаж тавьж гэн хүмүүсийн дэмжлэг авч гэн уянга аюултай байгаа байхгүй. Тэгээ бариад авах ихний юм байхгүй болохоор тэр бичлэгээс сэжүүр болгож ингэж авч байгаа. Тэгэд саяхан та бас ахад нэг утас хайсан юм байна. Нэг утас хайсан юм байна. Тэгээд тэн дээрээс бас бахан зургнууд ингээд хараад тийм юм байхгүй. Наа чи бол цэвэр худлаа. Одоо ингээд бичлэг гарахаар л уянга гэдэг юм руу холдох гэж надад ч үзэж байгаа байхгүй. Тэгээд би өөр ахад надад ч бол үнэхээр бүгд худлаа. Тэгээ би одоо ингээд худлаа хэлээ гэдэг. Би тэр үед нь бол яцаасан л ба. Үнэндээ тэр шууганыг чи дэврэх гэсэн сонирхолтой мөнгөтэй хэвлэл мэдээлэлтэй бүлэглэл нь хүчтэй байсан. А миний дуу хоолой тэнд бол дэндүү ингээд жижиг гин дэндүү сул байгаа байхгүй. Явсаргаа намайг өмгөөлж ярьслан өгсөн ингээд хүмүүс өмгөөлсөн л доо. Ингаа бол тийм юм бишээ гэдэг бол мэдж байгаа хүмүүс байгаа байхгүй. Энэ ингээд жижигхэн юм шиг юм амар хоролмоо үйл ажиллагаа. А тэгээд энэ яг сонгуулийн үр дүнд бас таны Эрдэнэ чимэг гэдэг хүмүүсийн сонгуулийн дүнд бас нэлээд ноцтой нөлөө үзүүлсэн баха. Би хувьдаа бодож байна. Би бол юу гэж боддог вэ гэхээр яг уянга Эрдэнэ чимэг дээр гарахгүй байх ёстой, гарч болохгүй байсан. Таван толгоон асуудлаар ч юм уу Эрдэнэ чимэг их хүчтэй зохион байгуулалт хийж ингэж орж ирсэн. За ингээл оюу толгой ерөнхийлөгчийн асуудал бус асуудлаар маш хүчтэй дуу хоолойж нийгмийн тодорхой дэмжлэгийг авч ирсэн. За энэ бүлэглэлийн гар хөлийг их хурал тавиулж болохгүй байсан. Шалтгаан хэрэгтэй шүү дээ. Жишээлбэл уянгаад тэр одоо магадгүй гамбааг унгацсан баг рейцингээр би л баг толгойлж ирсэн байж магадгүй тэр үед нэлээд дэвэр явж ирсэн эхний 2 3 дотор л байсан. А тэгээд ийм хүнийг унахсан гэхэд бол аюу хэцүү байхгүй олон дүнж итгэхгүй. Тэгэхээр унсан тийм шалтгаан хэрэгтэй. Тэр шалтгаан болгож тэр бичлэгийг бол ашигласан л да. Миний эсрэг болгож ашигласан. Гэхдээ би бол одоо боддог яг энэ хийгээгүй хэргийн төлөө ор худлаа ийм зүйлийн төлөө одоо ингээд нийгэмд буруутгагдаж бусдад буруугаар ойлгогдож явна гэдэг нь аюу хүндэлтэй. Энэ бол бас тийм дааж явахад хүнд ачаа. Хүнд тэр байтугай жингээ бодоход наадмаар яваад ирэхэд миний ах トゥ хамаатан садан хүртэл ээж ин чи юу болчихоо гэж ээж ингэж бодох тэгсэн юм шүү дээ. А хүний их өөрөөс тэгж асуух энэ бол аюу хүнд. Тэгэл би чинь нийгэмд үнэхээр амар юм болсон юм шүү. Би тэр болтол янз бүрээр хэлүүлжсэн учраас үнэндээ тоохгүй байсан л дээ. Энэ бол худлаа. Хүмүүс ингэ тайлбарлахад итгэн гэж. А гэтэл хүний ээж ингэж эргэлцсэн ороод ирэхээр хүнд чи аюу хүнд цогт болд юм л шүү. Тэгэл би үгүй юу гэж тийм байх юм бэ? Яалаа гэж тэгээд